арга. За тэгэхээр бид нар төлөвлөлт гэж юу вэ гэж үзээд дууссан шүү дээ, тийм? Төлөвлөлт гэж юу вэ? Тэгэхээр үндсэндээ төлөвлөлт гэдэг бол манай байгууллагын ирээдүйн үйл ажиллагаа өнөөгийн байдал хоёрыг холбож идэг гүүр гэж үздэг шүү дээ. Гүүр. Тэгээд төлөвлөлт бол өөрөө үйл явц. Төлөвлөлтийн явцад гарч ирдэг баримтчгийг юу гэж хэлнэ гэлээ? Төлөвлөлтийн явцад гарч ирдэг баримтчгийг бол юу гэж хэлнэ? Төлөвлөгөө. Яг зөв шүү дээ. Төлөвлөгөө гэж хэлнэ. Явцад гарч ирдэг баримтчгийг бол төлөвлөгөө гинэ гэдэг байна. Тэгээд тэр төлөвлөлт чи өөрөө төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах юм үйл явц болчиход байгаа байхгүй. Хянах үйл явц болчиход байна. За тэгээд төлөвлөгөө бол менежерийн ажлын гол арга хэрэгсэл гэсэн шүү дээ, тийм ээ. Хүмүүс одоо газар ухахад ямар багж хэрэг байдаг гэдэг шиг менежер хүн ажлаа явуулахад бол төлөвлөгөө гол багц зэвсэг болдгоо гэж яриад байсан. Тийм ээ. За тэгээд төлөвлөгөө бол тэр ажлын эхлэл төгсгөлийг хооронд нь холбож өгөх ийм зүйл болж өгдөгөө гэж. За одоо энэ хоёр дахь руу нөрье. Хоёр дахь нь төлөвлөлтийн үе шатууд. Өөрөлдөө төлөвлөлтийг ямар үе шатнуудын дагуу авч явуулдаг юм бэ гэсэн үг. Ямар үе шатнууд. Тэгэхээр энэ төлөвлөлтийн хийх чинь дотор энэ 6 үе шатнаас бүрдэж байгаа юм л да. 6 үе шатнаас. За хамгийн эхлээд бол яа гэж юм. Хамгийн эхлээд зорилгоо тодорхойлно тийм. Ямар нэгэн юм төлөвлөж байгаа бол чи тэр зайлшгүй зорилго тодорхойлно гэсэн зорилго. За тэгээд дараа гадаад дотоод орчны шинжилгээ хийж үзэн. Зорилгоо тодорхойлсны дараагаар гадаад орчин маань ямар байх вэ, дотоод орчин ямар байх вэ гэдэг дээр ийм шинжилгээ хийж үзэн. За тэгээд төлөвлөгөөний боломжит хувилбаруудыг боловсруулна гэж. Төлөвлөгөөнийхөө боломжит хувилбаруудыг. Өөрөөр төлөвлөгөө ганцхан хувилбартай биш, янз бүрийн хувилбарууд байна. Энэ хувилбарууд дундаас хамгийн онцлог хувилбарыг бид сонгох шаардлага байна. Тэгэхээр эхний ээлжинд энэ онцлог хувилбарыг сонгохын өмнө юу хийх вэ гэхээр төлөвлөгөөнүүдээ бүгдийг гаргаж ирэх хэрэгтэй. Байгаа боломжуудыг бүгдийг гаргаж ирэх. За тэгээд онцлог хувилбарыг үнэл сонгоно. Тэгээд сонгогдсон бол одоо юу хийх юм тодорхой шүү дээ. Нэгэнт сонгоод авсан юм бол төлөвлөгөө бэлэн болчихлоо гэсэн үг шүү. Одоо дараа нь юу хийх вэ? Төлөвлөгөө бэлэн болчихлоо. Юу хийх вэ хүмүүсээ? Хэрэгжүүлнэ шүү. Тэгэхээр энэ эхний 4 үйл шатыг бол төлөвлөгөө боловсруулах гэж ойлгож болох байхгүй юу? Тэ? Эхний 4-ийг бол төлөвлөгөө боловсруулах гэж ойлгож байна. Энэ 4 үйл шатны үндсэн дээр юу гарч ирдэг байх нь вэ? Энэ 4 үйл шатны үндсэн дээр баримтчиг буюу төлөвлөгөө маань гарч ирдэг. Тэгээд тэр гарч ирснээр хэрэгжүүлнэ. Тэгээд хянана. За ийм зүйл байна. Ийм зүйл байна. За одоо нэг ярина гэвэл яг тийм ээ зорилго тодорхойлох гэж. Зорилго. Тэгэхээр бид нар яриад байгаа шүү дээ. Зорилго гэдэг нь тэр тухайн хүн байгууллагын хүрч чадах болцооны дээд хязгаар гэж. Хүнийч байгууллагынч хүрч чадах болцооны дээд хязгаарыг зорилго гэж хэлдэг. За тэгээд зорилгоо зөв тодорхойлсноор яах вэ гэхээр уг төлөвлөгөө биелүүлэх үндсэн нөхцлөө одоо гаргаж ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг юм үг байдгийг. Асуудлаа зөв тодорхойлвол тухайн зүйлийнхаа 50% хийчлээ гэсэн үг гэж. Тэгээ эндээс бол зорилгоо зөв тодорхойлвол гэдэгтэй нийцсэн юм л дээ. Зорилгоо зөв тодорхойлвол тухайн асуудлынхаа 50% хийчлээ гэсэн. Зорилгоо буруу тодорхойлвол яах вэ? Зорилгоо буруу тодорхойлвол мордхийн ханцаа гэж юм болно гэжтэй. Анхнаасаа буруу юм тавьж байгаа. Мордхийн ханцаа гэдэг чинь юу гэсэн үг гэлээ? Мордхийн ханцаа гэдэг нь ямар утгатай вэ?
морин мордохдоо имэйл нь ч юм уу тийм ээ хазгаа гэсэн байх юм шиг. Тэгээд дахил дунд тэр хазгаа нь яах вэ? Хазгаа. Засагдахад хэлэх юм. Яа гинэ? Дахил дунд Тэр чигээрээ л байна. Засагдахад аюулгүй. Тэр чигээр байхгүй дээ жоохон өөрчлөгдөн. Яаж өөрчлөгдөх вэ? Хазгаа. Юу зөв чинь? Морон үзээгүй. Бичний үзээгүй. Гэхдээ тэгээд хазгаа нь бол засагдана гэж байхгүй гэж. Засагдана гэж. Улам бол хазаасаар байгаа сүлдээ яах вэ? Имэйл нь. Имэйл яа гэж ярьдаг лээ. Имэйл нь яах вэ сүлдээ? Имэйл чинь ингээ хазаасаар хажуу талдаа гараад тэгээд доороо орчихыг юу гэж хэлэх юм? Хөлбөрн гэж хэлнэ үстэй тийм хөлбөрн. Монгол үг үстэй үсээ. Тэгэхээр эхнээсээ буруу явах юм бол тийм байдал хүрнэ л гэсэн. Тэм учраас зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэр зорилго бол энэ хувь хүн болон байгууллагын бодит байдал тэгээд нөхцөл бололцоотой уялдсан байх хэрэгтэй гэж уялдсан. Тэрнээсээ хамаагүй давсан юм гаргаад ирвэл яах вэ? Одоо жишээлбэл ийм зорилго тавья л да. 1 жилийн дотор тэр байгууллага 1 сая төгрөгийн ашиг 1 сая долларын ашигтай ажиллана. 1 сая долларын ашиг. Ийм зорилго тавьчих. Биелэх болов юу гэж байна? Одоо жишээл манай сургууль 1 жилийн дотор 1 сая долларын ашиг. Юу гэж бодож байна? Зорилгоо зөв тодорхойлуулсан. Зорилгоо тэгээд тодорхойлж байгаа байхгүй. 1 жилийн дотор 1 сая долларын ашигтай ажиллана гэдэг зорилго тавьчих жаа. Тэгэхээр яах бол юу гэж бодож байна та нар? Тэр зорилготой яаж хүрэх маа зүг боцол. За тэгээд ер нь хүрэх болов үгүй болов. Бодтой юм асууж штэ би. Манай сургууль 1 жилийн дотор 1 сая долларын ашиг олж чадахгүй юу? Ингэ л асууж байгаа. Юм ярил чанга ярилтаа хүмүүс ч дандаа болох. Чадахгүй байна. Чадахгүй шүү дээ. Яаж ч удсан чадахгүй үстэй. Яг тэгэхээр бидний орлого чинь 1 сая доллар хүрэхгүй үстэй. Үгүй юм уу? Үгүй. Одоо жишээлбэл 1200 $1000 төлдөг бол болох юм байна тийм. Гэтэл тэр чинь бол өөр шүү дээ. 1200 байхгүй үстэй. Тэгэхээр орлого маань жишээлбэл сая доллар хүрэхгүй байхад 1 жилийн дотор сая долларын ашиг олно гэдэг. Ашиг чинь юу орлогоос юугаар хасдаг вүлээ? Орлогоос юугаар хасдаг? Зардлаас нь үстэй чинь энгийн л ойлголт үстэй. Нийт орлогоос зардлаа хасчиж шиг гарна үстэй. Энийг ер нь дээд сургуульд сурж байгаа хүн байтугай энгийн зах дээр зогсож байгаа ч гэсэн бидний үстэй. Орлогоос зардлаа хасчих юм бол ашиг гараад ирнэ үстэй. Тэгэхээр бид нарын орлого 1 сая доллар хүрлээгээд ашиг шууд 1 сая доллар хүрнэ гэсэн үг мөн үү? Биш тийм. Тэгэхээр ийм бодит байдалтай уялдахгүй зорилго тавьж болохгүй л гэсэн үг. Тэр байгууллага хэдийн хэмжээний юм болдгийг өмнө жилүүдэд юу хийж ирсэн юм? Манай байгууллагын хүч бололцоо ямарын гэдэгтээ тэр зорилго уялдсан байна. Тэгэхгүй бол шал дэмий фантаст зорилго тавьдаг гэсэн. Тэгээд тэр нь хүрэгчгүй зорилгын төлөө тэр байгууллагын гишүүд шал дэмий явах байна. Хувь хүн дээр бол нэг юм байдаг. Тэрийг та нар сонссон уу? Зарим хүн бол ингэдэг байхгүй. Учиргүй том зорилго тавьдаг. Тэгээд тэр зорилго нь угаасаа биелэхгүй л дээ. Гэхдээ тэрнийхээ нэг 50% биелчихэнгүүт баяглаар суугаад. Учиргүй том зорилго тавиад угаасаа тэр биелэхгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрний хатгаар биелүүлсэндээ ингээд баяглаад. Өөрөөр юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл тэр хүн ингээд
жил 100 олно гэж зорилго тавьчих. 100 олно гэж. Тэгэхээр энэний 50% гэхээр 50-ыг л олчих нь шүү. Тэгэхээр тэрэндээ баярлалаа. Тэгэхээр энэ чинь менежментийн үүднээс бол баярлах юм биш үсттэй. Тэр хүн зорилгоо бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй үсттэй. Тэгээд тийм асуудал асуухаар юу гэж хэлдэг вэ гэхээр хэрвээ би 50-ийн зорилго тавьсан бол би 25-ыг олох байсан гэж. Тийм юм сонсч байсан байна. Үгүй юу? Хамгийн юм дээр тохиолдож байгаа. Зарим хүмүүс тэгж яриад. Би 50-ийн зорилго тавьсан бол магадгүй би 25-ыг олох байсан байх гэж. Тэгэхээр нэг тэр хүн 50-ыг олох болцоотой юм бол тэрийг аваад татах юм байна. 50-ыг олох болцоотой 50-ийн зорилго тавих хэрэгтэй гэсэн. 50-ийн зорилго тавьчаад 25-ыг олж ирвэл тэр юуны буруу вэ? Юуны буруу вэ? Төлөвлөгөөний буруу биш баха. Хувь хүний хэрэгжүүлэхдээ л алдаа гаргаж байгааг нь буруу шүү дээ. Тэ? 50-ийн зорилго тавьчаад ямар зорилго тавьсан тэрнийхээ хагасаар биелүүлдэг бол тэр хүний өөрийнх нь буруу байхгүй. Хувийн зохион байгуулалт байхгүй, хувийн менежмент байхгүй нь харагдаж байна. Тэгэхээр менежментийн үүднээс бол яг л биелэхээр зорилго тавьж явах хэрэгтэй гэсэн үг. Гэтэл бод тангал дээр хүмүүс бол биелэхээр зорилго тавьчаад тэрнийхээ 50%-ийг биелүүлчихэд тэрэндээ кайф авах сууж байна. За ийм бол байдаг. Гэхдээ та нар тохиолдож байгаагүй юм байна тий. Тийм үү? Анууд хэлүүлүүлээ байх хэрэгтэй өдөр юм байна тийм ээ. За тэгээд энэ зорилгоо хамт олонны гишүүдтэй явах хэрэгтэй гэж байна. Ойлгох хэрэгтэй. Яагаад зорилгоо ойлгох хэрэгтэй? Ойлгохгүй байвал яах юм бол юу гэж бодож байна? Тэг. Өөрөөр хэлбэл ингээд юм хийж байгаа хүмүүстэй хамт олонны гишүүд чинь яг тэр ажлыг нугалж байгаа шүү дээ тийм. Тэр гишүүдтэй чи яг юу хийгээд байгаа юм бэ? Энийг хийснээр юунд хүрэх юм бэ? Гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай байгууллага юунд хүрэх гэж байгаа юм? Тэгээ энэ ажлыг хийх нь ямар ач холбогдолтой юм? Тэр хүн энд ямар үүрэг оролцоотой байгаа юм гэдгийг нь сайн ойлгох хэрэгтэй. Тэрийг мэдсэн хүн бол илүү сайн ажиллах боломжтой гэж. Юу ч хийгээ мэдгүй за наатаа хийгээл ингээд авах юм бол тийм бас нэг хүчтэй тийм идэвх төрдөггүй гэж хэлж байгаа байхгүй. За дараа хийх гэсэн тэгээд хийж байгаа маань. Өөрөлдөл тийм робот мөн одоо тийм хийх тэгээд хийж байгаа. Гэтэл уцлын нолоод хийвэл ч өөр үстэй. Энийг хийгээд дараа нь ийм юм төрөх гэж байгаамаа. Гэт ингээд уцлын тэр хийж байгаа хүн нь олоод хийчих юм бол арай өөр. Тэгэхээр ажил энэ ажил нь бол хэний ажил вэ? Хэний үүрэг вэ? Зорилгоо ойлгох ажил нь. Тэ менежерийн үүрэг. Менежерийн үүрэг. Менежер гэж ямар хүнийг хэлнэ гэлээ? Яадаг хүнийг менежер гэж хэлнэ гэсэн. Зөвхөн өдөр. Зөв шүү дээ. Зохион байгуулдаг, төлөвлөдөг, идэвхжүүлдэг, манлайлдаг, хяндаг зөвхөн удирддаг хүн биш байхгүй юу? Тэр хүн хянана, удирдахаас гадна хянана. Удирдахаас гадна зохион байгуулна, төлөвлөнө, хамт олноо манлайлна, идэвхжүүлнэ. Энэ болгоны чи бүгдийг хийдэг хүнийг менежер гэж хэлдэг. Эцэндээ менежер гэдэг чинь менежментийг хэрэгжүүлж байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Менежментийг хэрэгжүүлж байгаа хүн менежер гэнэ. Тэр менежерийн нэг үүрэг нь энэ зорилгоо хамт олонныхоо гишүүдэд явах хэрэгтэй. Ойлгох. Тэгээд зорилгоо тодорхойлохдоо хамт олонны гишүүдээсээ бас юу авдаг байх хэрэгтэй вэ? Тийм. Санал зөвлөгөө тусламж авдаг байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөө хэдий ухаантай ч гэсэн одоо нэг л толгойгоор харж байгаа. Олон толгойгоор олон талаас нь харвал бас өөр шүү дээ, тийм ээ? Юм учраас хамт олонны
одоо гişүүд зорилгоо ойлгуулахаас гадна тэр зорилгоо тодорхойлохдоо тэднэртэй бас хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгээд менежер бол өөрөө зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Менежер бол зорилгоо биелүүлэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Зорилгууд хоорондоо уялдаатай байх хэрэгтэй гэдэг нэг зөндөө юм байна л да. За зорилго бол юм. Ер нь бид нар хэлээд байгаа тийм хүний ухамсарт үйл ажиллагаа болгон юутай байдаг гэсэн. Зорилготой. Зорилгогүй юм ер нь хүн хийдэг баг. Ялангуяа насны зүрсэн. За хоёр дахь нь гадаад дотоод орчны шинжилгээ. За орчин гэж юу гэж ойлгох вэ та нар? Юуг орчин гэж хэлэх вэ? Орчин. Хүрээлэн байгаа. Хүрээлэн байгаа орчныг өөр хүрээлэн байгаагаас өөр жишээлбэл эдийн засгийн орчин гэж сонсч ирсэн үү? Нийгмийн орчин одоо хууль эрх зүйн орчин гэх мэтлэнгээр ингээ орчингууд байна. Тэгэхээр орчин гэж юу юм? Орчин. Зөвхөн байгууллагын гаднах байдал мөн орчин гэдэг. Биш. Зөв. Тэгвэл юуг орчин гэж ойлгох вэ та нар? Та нарынхаа юу нэ? Ямар бүхэл зүйлсийг нэ? Иргэн тойронд байгаа. Иргэн тойронд байгаа юу? Иргэн тойронд байгаа. Гэхдээ иргэн тойронд байгаа бүхэл зүйлсийг хамааруулж болохгүй л дээ. Иргэн тойронд хийж байгаа зүйлд уйлдаж болох зүйлийг хэлж байгаа. За яг зөв. Бидний хийж байгаа зүйлтэй уйлдаж бүхэл зүйлсийн нийлбэр гэж ойлгож байна. Зөв. Бидний хийж байгаа зүйлстэй уйлдаж болох. За тэрийг ингэж хэлье. За эндээс харчих тийм. Тухайн байгууллагын юм уу хувь хүний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэж. Тэгэхээр бидний үйл ажиллагаатай уйлдаж байгаа гэдэгтэй адилхан байна шүү дээ, тийм? Адилхан байна. Энэ үйл ажиллагаанд нөлөөлж байгаа бүхэл хүчин зүйлсийн нийлбэрийг юу гэж хэлж байна? Орчин гэж байна. Бүхэл хүчин зүйлсийн нийлбэрийг орчин гэж байна. Яа. Тагийн орчноо дотоод гадаад гэдэг ангилж байна. Ямарын дотоод орчин, ямарын гадаад орчин гэх үү? Дотоод гэдэг нь огшаа. Бодит нэг л юм болов? За, өөр ямар санаа байна? Уус дотроо яах вэ? Юу дотроо? Уус байгууллага. За, зарим нь харин тэгж андуулах гэдэг. Улс дотроо гэж. Заавал тийм нэг байгууллага дотор мотор гэсэн хязгаар биш. Өөр юм. За эндээс одоо жишээлбэл хүний нөөц ямар орчинд орох вэ? Хүний нөөц. Байгууллагын ажиллагсад гэсэн чинь. Ямар орчин вэ? Дотоод орчин. Зөв шүү дээ. Дотоод. Тэр ажилчин маань байгууллагын гадаа явж ивэл гадаад орчинд орчих уу? Юу гэж бодож байна? Гүйцэтгэв. Гадаад өөр үйлдвэр. Тэр бол нөгөө тэр гадаад дотоод хаана явж их нь хамаагүй шүү дээ, тийм? Манай ажилчин юм бол маа дотоод орчих. Тэгэхээр энэ дээр нэг шалгуур хэрэгтэй байхгүй юу? За та нар тэрийг бодож байгаа ямар шалгуур? Ямар шалгуур байх вэ? Итгэлээ юу яах вэ? Тэр сая хин За. Ямар шалгуур биш үү? Би нэг юм харах гэсэн чинь харагдсан байсан. Бид нэр өөрсдөө шийд хар байвал дотоод орчин Яг зөв. хамаагүй байна. Нэг зөв. За. Тодорхойлчлоо шүү дээ сая бол. Юу гэж тодорхойлсон? Бид нэр өөрсдөө шийдэж чадах байх юм бол юу гэж дотоод орчин.
бид нар тэрийг шийдэж чадахгүй, биднээс хамаарахгүй байх юм бол өнөөдөр ямар харж байгаа юм. Үнсний бартай. Нас гацх юм. Хэдэн гэж. Шиний Хоёрыг. энэ ч юм уу яадаг лээ. Ятгч үү. Сараад гэдэг үстэй хүмүүс. Үдид өгүүлээд эндээс харагддаг юм байна. Цаахаар. За яг зөвлөлөө сая хэлчихлээ тийм. Энэ тухайн байгууллагаас хамаарах байдлаар нь буюу тухайн байгууллагад хянагдж байгаа хэсгээр нь гадаад дотоод орчиныг ангилчих. Гадаад дотоод. Тэр байгууллагад хянагддгийг нь бол юу гэж хэлэх вэ? Хянагддаг нь дотоод орчин. Хянагддаг нь дотоод. Хянахдахгүй гадаад. Хянахдахгүй гадаад. За жишээлбэл бид нар энэ хүний нөөц өөрийнхөө мөнгө хөрөнгө технологийн нэтрийг өөрчлөлт хийж чаддаг ш. Тэ? Татвар 10% төлөхээр бид нар үгүй 5% төлнө гэж хэлж чадах уу? Чадахгүй. Яагаад? Гадаад. Татвар хэмжээг бид нар өөрчилж чадахгүй юм уу? Татвар хэмжээг улсаас үргэлжлүүлнэ. Татварын газраас үргэлжлүүлнэ. Татварын хувь хэмжээ хэн тогтоолъё? Хуулийн дээр байдаг үстэй. Хуулийн чинь хэн яадаг? Дагаж ирдэг. Монгол. Засгийн газар биш ээ. Улсын парламент бол хууль батлаа ш. Парламент. Манай парламент улсын хууль ш. Тэгэхээр бид нар хууль баталж чадахгүйгээс хойш тэрийг мөрдөж ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр гадаад орчинд бол бид нар одоо биднээс хамаарахгүй учраас бид нар гадаад орчны өөрчлөлт нь зохицож ажиллах хэрэгтэй. Гадаад орчны өөрчлөлт зохицож ажиллах. Гадаад орчиндөө зориулж бид нар дотоод орчноо өөрчлөх хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ дотоод орчинд юу орох вэ? За хүний нөөц орно шүү юу орох вэ? Дотоод орчин дотор юу орно гэж бодож байна? Хүний нөөцөөс өөр орох юм байх уу? Та нарын бодлоор өөр байхгүй юм уу? Хүний нөөцөл байдаг байгууллагад өөр юу ч байдаггүй. Өдрөх зөвлөх. Тэр чинь тэгээд хүн шүү дээ, тийм? Хүн шүү дээ. Миний нөөцтэй. Шөөн байгаа юу байгууллага? Хиат бахан хүмүүс л яваад идэм. Хамтран. Хөрөнгө мөнгө байна үстэй. Хөрөнгө Заавар юу болох вэ? Хамтран ажилладаг. Хамтран ажиллагч байгууллага бид нар хянах уу? Чи инг тэг гээл. Бид нар хянагдгийн дотоод гэж хэлээд байгаа шүү дээ. Бид нар хянагдгийн дотоод гэж хэлээд шүү дээ. Тэгээ хянагддаг юу байх вэ? За энэ хянагддаг юмнууд нь хараад ав. Онлайн дээр хичээлээ чинь. Тосоо. Чи яамаа? За. За. Жаарапpo хүний нөөц байна те санхүүгийн нөөц байна техник хангалтын хөрөмжийн тогтчлууд байна машин гэдэг шиг орчих ш.
Батар машин тийм ээ бид нар ч бол орно. За тэгээд түгээд материалуудын орчин. За өдөртөр зохион байгуулалтын бүтэц авах нь байна. Технологи байна. Бидний ашиглаж байгаа технологи. Энэ болгоныгоо бид нар яаж чадна гэсэн үг. Хянаж өөрчилж чадна. Тэгэхээр хянаж чадна гэдэг чинь бид нар тэрийг хянаж зохицуулж өөрчилж чадна. Манай байгууллагаас хамаардаг зүйл. За хамаардаггүйг нь хоёр ангилж байна. Хамаардаггүй нь гадаад шүү дээ тий. Манай байгууллагаас хамаардаггүй биднэрт хянагддаггүйг нь хоёр ангилж байна. Макро, микро гэдэг хоёр ангилж байгаа байхгүй. Макро орчин болохоор биднэрт шууд бусаар нөлөөлдөг. Микро бол шууд нөлөөлдөг. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдрал шууд нөлөөлдөг, байгууллагын өдөр тутмын амьдрал шууд нөлөөлдөг нь юу байх вэ? Та нарын бодлоор эдийн засгийн төрч бол шууд бусаар нөлөөлж байна. Макрод орчиж байна. Өдөр тутам биднээс ч ингээл юм нөлөөтэй үздэг юм уу? Биднээ юу гэж хэлэх вэ? Юм худалдаж авах юм. Орлого. Орлого зарлага. Биднээс юм худалдаж авдаг хүмүүсээ орлого зарлага гэх юм уу? Харилцагч. Харилцагч юм уу, үйлчлүүлэгч хэрэглэгч гэх юм үстэй тийм. За. Хэрэглэгч байгуул нөгөө талаас өөр юу байж болох тэр байгууллага нэг талаас байгуул гэрээтэй байгууллага. Хамтарч ажилладаг байгууллага. За шүүд байж. Өөр Нарманд микрофитнэгээд чимээ. Өөр та нар одоо ингээд нэг хэрэглэгчдэд юм өгөөл байт юм байна л да. Өөрснөө юм авахгүй юу? Бэлтгэн нийлүүлэгч. Зөв шүү дээ. Бэлтгэн нийлүүлэгч нар байхгүй та. Та нар ингээд зөвхөн байгууллагын үйл ажиллагааг бодоод үзэх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Бодтойгоор сэтгэл энэ чинь нэг тийм фантазны юм яриаггүй шүү дээ. Яг амьдрал дээр байдаг юмыг л яриад байгаа байхгүй. Тэр байгууллага нэг талд хэрэглэгч байгаа бол нөгөө талд тэр байгууллагад нөөц түгээд материал өгдөг бэлтгэн нийлүүлэгч хүмүүс бас байна үстэй. Бас гадаад орчны хүчин зүйл тэгээ өдөр тутам биднэрт нөлөөлдөг нэг зүйл байна. Тийм ээ өдөр тутам л тэр юм авчирч өгдөг юм хүмүүс. За бэлтгэн нийлүүлэгч нар байна, хэрэглэгч байна, ажил хэргийн түншүүд байна, банк янз бүр юм. Өөр юу ах вэ? Өөр юу байна гэж бодож байна? Зөв. Татварын алба, мэргэжлийн хяналтын алба, нийгмийн даатгал энэ төр гэдэг. Эдгээр чи юуны байгууллага гэж явах вэ? Хяналтын байгууллага. Хяналтын. Төсвөл. Нийгмийн даатгал чи хяналтын биш л тийм. Бидний харьяалал нь хаанхын байгууллага. Тэгжил яа харьяалалаар л явах юм. Харьяалалаар. Тий. Хаанхын байгууллага харьяалалаар. Төрийн байгууллага шүү дээ тий. Төрийн байгууллага. За төрийн байгууллагууд байна. Өшөө жишээлбэл дээд сургуулийн төвтэй харилцдаг оюутны холбоо, үйлдвэрчний эвлэл, Монголын аялал жуулчлалын холбоо, уул уурхай ассоциац гэх мэт зөндөө байгууллагууд байна шүү дээ. Эднээс чи юу гэж явах вэ? Овин. Оюутны холбоо юм юм. Үйлдвэрчний эвлэл хагас хувь юм уу? Зүгээр байгаа. Ингэж байгууллага. Залуучуудын холбооч багшаа өөрсдөө тэгээд хөрөнгөө босгосон юм чинь улсаас төсөв гаргаад өгдөг үстэй. Тэгдэг улсаас мөнгө авдаг л да. Тэгэхээр одоо яг алиндаа хамаардаг гэсэн үг юм. Гэхдээ улсад нэг тодорхой хэмжээний юм хийж өгөөд мөнгө авдаг. Тэрнээс зүгээр мөнгө авдаг. Оюутны холбоо авчих. Оюутны холбооч юуны байгууллага? Улсын клуб биш. Өөр биш. Тэгэхээр юуны
тийм. Олон нийтийн байгууллага буюу төрийн бус байгууллага баггүй. Төрийн бус. Сайн дөрөх гэх үү? Заавал сайн дурах гэхгүй дээ зүгээр л төрийн бус байгууллага. За ийм байгууллага. За энэ микро гадаад орчныг бид дөнгөж сая яриад дууслаа. За бидний дурдаагүй юм нь хамгийн ихнийх нь байж шээ. Дурдаагүй юм. Өрсөлдөгч нар. Өрсөлдөгч нар бид шууд нөлөө үзүүлэхгүй юу? Өрсөлдөгч нар сайжраад манай хэрэглэгчдийг булаагаад эхлэх юм бол манай үйл ажиллагаа одоо холтоол явчих. Өрсөлдөгч нар нэг сайн ажиллахгүй бол манайд л таатай гэдэг. Тэгээд өрсөлдөгч одоо энэ өрн толгойн компаниудыг харж байхад нэг урамшуул зарлах юм бол хэд хоног нөгөөх нь заавал зарлаж байгаа гэсэн. Өчигдөр өрсөлдөөний бодит жишээ байгаа. Тийм. Ингээд хэрэглэгчдийнхээ төлөө сайхан өрсөлдөн зах зээлийн жингийн төлөө өрсөлдөө явуулж шүү дээ. За дараагийнх нь. За өрсөлдөгч хэдийн rival гэж хэлсэн эсвэл competitor гэж хэлж тийм. За бэлтгэн нийлүүлэгч нар. Supplier. За юу бэлтгэн нийлүүлдэг гэлээ? Сая ярьсан шүү. Манай байгууллагад юу өгөх вэ бид нар? Түүхий материал тийм. Тэгээд манай байгууллагын үйлдвэрлэл явуулах шаардлагатай юу байдгийг тэр бол нийлүүлдэг гэсэн. Жишээлбэл тог ус нийлүүлдэг болсоо ч гэсэн энд орон үнэтэй. Тийм. Манай тог ус нүүрс юу нийлүүлдэг гэдэг тэр болгоомж юм. За хамгийн гол юм нь бид нарыг нуруунд дээр авч явдаг юм. Хэрэглэгчид. Хэрэглэгчид. Одоо манай сургуулийн хувьд хэрэглэгчид нь юу юм бэ? Сургуулийн хэрэглэгчид. Оюутан байхгүй бол тэгээд орлого байхгүй. Тун овсоо болол хэцүү болно үстэй. Тийм ээ. За дараа нь тэгэхээр хэрэглэгчид бол маш чухал шүү дээ. Тийм хэрэглэгчтэй алдахгүй байх гэж байна. Дараагийн нь ажлын түншүүд энэ нөгөө банкнод байт юм уу хамтарч хөрөнгө оруулдаг хүмүүс тийм. За дараа нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд түрүү ярьсан мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч байх вэ? Ерөнхий биш зүгээр мэргэжлийн хяналтын газар эсвэл татварын алба, нийгмийн даатгалын хэлтс гэх мэтлэгээр тийм. За дараагийнх нь нөгөө оюутны холбоо, Монголын багш нарын холбоо, үйлдвэрчний эвлэл. Үйлдвэрчний эвлэл юу хийдэг юм бэ? Хоч их баян байгууллага биш. Одоо ч баян. Яг тэр баян үйлдвэрчний эвлэл. Хураамж авдаг байхгүй юу? Гишүүдээсээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж үдсэн хүн байна байхгүй юу? Дээр үдээ. За дээр үд чамаа сэднүүр авдаг байсан бай. Дээр үдээ. Одоо ч байгаа. Хэвтэр харж ирсэн шүү дээ. Нэг хувийн дотор аа. Нэг хувийн. Цалингийн нэг нь. Үйлдвэрчний. Зүг штэ. Тэгээд тэрнийхээ төлөө ажиллагчдын их ашгийг хамгаалдаг байхгүй. Ажиллагчдын их ашиг. Өөрөөр ажилчин захиргаатай дангаараа үзэхэд арай дийлэхгүй штэ. Дийлэхгүй тий. Ажлаас нь үйлдвэрчний үед орж ирэх үгс юм гэдэг хүчтэй. Тэгээ хаан ийм ажиллагчдын их ашиг юм болохгүй тэнд үйлдвэрчний юм яа. Тэгээд нөгөө цалин мөнгөний чинь нэмэгдүүлэн гэдэг асуудлыг ганц тавьдаг байгуулсан үйлдвэрчний юм. Тэр үйлдвэрчний үйл их хэрэгтэй. Гэхдээ чи жишээлбэл үйлдвэрчний үйл гишүүн болыг бол нийгмийн даатгалаа төлнө, цалингаа татвараа төлнө, дээр нэмээд 1% татвар өгөх нь шүү дээ. Чи сая төгрөг авдаг бол 10,000-ыг сар болгон хураална гэсэн үг. За энэ төрлийн бус байгууллага Монголын багш нарын холбоо. Одоо багш нарын баяр болох гэж байгаа үстэй. Хуучин багш нарын баяр хэзээ болдог вэ? 2 сарын. Одоо олон улсын багш нарын өдөр гээд 10 сарын эхний 7 хоногт хийдэг болсон шүү дээ. Тийм ээ. Нэгэн жил
Гүшүүрийн баярыг хийгээгүй шүү. Энэ жил тэгээд 10 сар. Өөрөлдвөл 2013 оны 2 сараас хойш багш нар одоо их дүнгийн баяр хийгээгүй гэсэн үг. Яа. За микро гадаад орчин бол юм. Микроны. Одоо нөгөөх нь ямар гадаад орчин гэсэн? Макро. За макрогийн дөрөв дурдсан шүү. Эдийн засаг гэсэн. Өшөө юу гэлээ? Улс төрийн хүчин зүйл. Яг зөв. Улс төр, нийгэм, хууль, за ингэ. Эколог. За тийм. За эдийн засаг энэ бол шууд бусаар нөлөөлдөг гэдэг байна. Шууд бусаар. Эдийн засаг дотроо жишээлбэл задарч шүү. Инфляц ямар байх вэ? Зээлийн санхүү ямар байх вэ? Тэ валютын ханш ямар байх вэ? Их нийтлэн гэдэг. За улс төрийн хүчин зүйл гэхээр аль нам засгийн эрх барьж ин тэрнээсээ хамаарал явчихдаг шүү. Одоо манай улс чинь бүр зарим компаниуд нь зарим намынхаа юу байдаг юм тий. Яг нэг нам тэр компани ч мөнгө ороод нөгөө нам яадаг ч нөгөө компани сонгохгүй болоод яваа. За улс төр аль нам засгийн эрх барьж байгаа вэ гэдгээс энэ улс төрийн бодлого их хамаардаг тий. Тэгэхээр нийгмийн халамжаа дэмжих үйлдвэрлэлээ дэмжих гэдэг хоёр юм байна. Тэгээд нөгөө социал демократууд бол илүү нийгмийн халамж, нийгэмч гэсэн бодлого явуулдаг. Нөгөө хэд нь болохоор барууны намууд нь болохоор үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулдаг тийм. Ер нь тэрэн дээл. За нийгмийн хүчин зүйл, одоо нийгмийн гишүүдийн хувь оролцоо гэсэн үг. За энэ соёлын хүчин зүйл бол манай харьцангуй бага тавигддаг. Бусад улс орнуудад бол энэ өндөр тавигддаг. Яг тэгэхээр тэд нар нэг дор ажлын байран дээр олон соёлтой улсууд зэрэг ажиллаж байдаг шүү дээ. Жишээлбэл одоо арьсны өнгө янз бүр байна, шашин шүтлэг гэхэд янз бүр байна. Манайд бол айгүй шүү дээ. Монголд бол гэтэл бид нар ч нөгөө нэг барууны орнууд гэдэг чинь арьсангаар ядуулан одоо хөдөлгөж чинь маш том асуудал шүү дээ. Тэгээд нэг байгууллага байлаа гэхэд энэ араб гаралтай хүн ажиллаж байна. Тийм ээ Африк ажиллаж байна, Аз гаралтай, цагаан арьстай ингээд 9 шид юм үзэж. Тэгээд тэр болгоны чинь соёл юмнууд нөр. Тэгээд тэрийг зөв зохицуулах гэж бас боо асуудал. Манайд бол энэ асуудал хэцүү. За эколог орчин үеийн бизнес бол ямар байх хэрэгтэй гэдэг нь ногоон байх хэрэгтэй. Ногоон юу гэсэн үг? Байгалда айл бол хам болов уу? Хам болов уу? Тэ? Хамгийн бага харт болтой байх хэрэгтэй л гэж. Тим бизнес явах хэрэгтэй. Одоо байгалд орчин ногоон хөгжлийн яам маань гэж манайд байдаг. Данч одоо тэр яам маань үүрдэг гэж юм. Тэр бат засагч үтцээ өөрчлөн гэхээр хамгийн түрүүнд тэр нэрийг л авч ирэх гэдэг. Уг нь бол тэгчихгүй. За тэгээд шинжлэх ухааны технологийн дэвшил. Одоо чи ямар технологи гэж хүмүүс ярьдаг болсон бэ? Нано технологи гэдэг нь яадаг технологи? Нано гэхээр яадаг технологи? Нано. Нано гэж юу нэрсэн юм аа? Юу гэсэн юм нано гэж? Байгалийн химийн бус гэж байна. Нано гэдэг чинь өөрөө нэг хэмжээс баггүй. Хэмжээс гэсэн. Бичил. За яг хоо микро бичил гэдээ орчуулчихдаг. За нано гэж бол нано ч өөрөө 10-ын хэдэн зэрэг үлээ? 10-ын сонсоогүй. Энэ биш. 10-ын хасах 9 зэрэг байхгүй. 10-ын хасах 9 зэргийг нано гэж. Та нар сонссон биз дээ. 10-ын 3 зэргийг юу гэж хэлэх вэ? 10-ын 3 зэргийг жишээлбэл 1/3 тэгхтэй байвал 1000 грамм, 1000 метр энэ чинь нийлэхээр юу болдог юм бэ? 1000 грамм нийлэхээр юу болдог юм бэ? Килограмм. Килограмм. 1000 метр нийлэхээр
1000 м нийлэхээр юу болдог? Километр. Километр болдог гэсэн. Тэгэхээр чи тэр километр бүгд гараад байгаа гэсэн. Кило гэдэг чи 13 зэргийг хэлж байгаа байхгүй юу? 13. Тэгээ 16 зэрэг болоод ирэх юм бол одоо килобайт энэ гээд байдаг үстэй. Чинь килогийн дараа мега гэж гараад ирсэн тийм. Мега. Мега гэдэг чи 16 зэрэгт байна. Гига гэж сонссон баг тийм. Гигабайт, терабайт гэдэг ингээд дэше явж ирнэ шүү. Доошоо явах юм бол одоо энэ болчих. За мили гэдэг 10-ын хасах 3, микро гэхээр 10-ын хасах 6. Микрограмс чинь дахиад багыг нано гэж хэлж байгаа байхгүй юу? Микрограмс чинь дахиад бид нар микро бичил гэж орчуулдаг. Тэрнээс ч өшөө баг байна. 10-ын хасах 9 зэрэг. Өөрөөр 10-ыг нэгийг тэрбум хуваасны 1 гэсэн үг байхгүй юу? Тэрбум хуваасны. Ийм зайд үндсэндээ юу ярьж байгаа гэсэн үг? Ийм зайд технологи ярьж байгаа гэсэн. Ийм зайд технологи. Тэгээд өшөө ингээл 10-ын зэрэгчүүд явж өгнөлтөө юм явж. Бид нар одоо технологиг энэ төвшөнд аваачаад ирэхээр болно гэсэн үг үстэй. Тийм ээ. Тэгээ нано технологи ч одоо ондын төвшөнд хөгжүүлээд байгаа. Тэгээд амьдралд нэвтрүүлэх гэдэг байгаа үстэй тийм. Амьдрал. Нано технологи амьдралд нэвтрүүлчих юм бол бидний одоогийн юмнууд бол маш өөр болно гэж. Тэг маш өөр. Жишээлбэл одоо Монгол залуу эрдэмтэн нөгөө ямар нано технологи яваад нэг даавар хийсэн байсан харсан танаа. Даав нано технологи гаргаж ирсэн даа. Бидний хувцсан дээр кетчуп бас бол яах вэ? Бидний хувцсан дээр кетчуп бас бол. Тэр толгодох гэж шүү дээ. Заваар нэгтэй. Тэгсэн тэр нано технологиор гаргаж ирсэн даавн дээр кетчуп тусаасан байхгүй. Тэгсэн чинь яг шилэн дээр ус туссан юм шиг байлээ. Шилэн дээр ус. Ус чи шилийн нэвтэрч чаддаггүй шүү дээ. Тэр нарийн ширхэгтэй байхгүй. Тэр кетчупны молекул тэрийг нэвтэрч чадахгүй байхгүй. Яг нь нано материалууд бол нэг актер гэж бөөнөр үйлдвэрлэгдээгүй байж шүү дээ. Одоо зөвхөн лабораторийн нөхцөл Монголын төвшөнд ингээд гарч ирээд байгаа. Тэгээд цаашаа ингээд ингэ чинь ондын сайн боловсруулаад тэгээд үйлдвэрлэл нэвтрүүлэх ингээд бас үе шат байгаа шүү дээ. Чи удаа ш. Тэгээд ирэх юм бол энэ нэлээд том дэвшил явна. Одоо жишээлбэл алт олборлох хэмтэрч бол ийм актер их юу уухгүй гэсэн ярьцангуу гайгүй. Алтны судлыг олж байгаа юу явуулж байгаа. Гуурсаар тийм ионууд явуулж байгаа. Тэнгүүт нөгөөдөл нь алтныхаа юу наалт болоод аваад чиглэл ингээл хэмэл юм яриад байна. Тэгэхээр байгаль орчинд бол ярьцангуу гайгүй болно гэсэн үг тийм. Энэ ноутбук энэ чинь аргаал дийлэгчдэг, базаал хармаандаа хийждэг гэдэг байна. Тэ. Одоохондоо бол бид нар сонирхол сонсож байгаа тийм. Хөрөгч өөрөө өндгөндөө. За тэгэхээр энэ заавал нано баг гэх тийм ээ орчин үеийн шинжлэх ухааны технологийн дэвшлийг бид нар одоо үйл ажиллагаанд ашиглаж байгаа шүү дээ. Энэ бол чинь одоо хүмүүсийн амьдралд үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлж байгаа шүү. Одоо хүмүүс чинь цэцэрлэг дээр хүүхдээ юу хийж ийм гэдгийг гар утсаар хараад л шүү дээ тийм. Тэрийг харсан. Тийм нэг аппликейшн гэж шүү дээ. Цэцэрлэг дээр юу суулгасан, камер суулгасан. Тэгээд тэр камертаараа гаргасан нэг аппликейшн холбогдсон. Одоо энэ цүнхэнд нь бас тэгээд зүүтгэл сургуульд очиж сургуулиасаа гардыг гэдэг ихтэй юм ээ. Тэгэхээр энэ бол чи бидний амьдрал шинжлэх ухааны технологийн төвшөнд нөлөөлөд байгаа л гэсэн. Тэгэхээр энэ чи бол цаана нөгөө хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд хүнийг аюулгүй хөдөлмөрөөс одоо холбуулах юм л юу явж байгаа шүү дээ. Тийм ээ? Нисгчгүй онгоц мөнгө гэж сонссон биз дээ. Нисгчгүй онгоц гэж харуул багал хийгээл. Тэр нисгчгүй онгоц сүрэхэд бол яг үү хэдэн доллар бол алдна. Хүний амь шүрэг юм чинь болж байгаа. Дотор нь зорчигчсэн.
чи одоохондоо байлдааны зөвлөлттэй тагнуулын зөвлөлт. Энэс юу болохгүй те. Зөвхөн явах дискч яваад бол хүмүүс оохгүй. Энэ асууч. Яа. За тэгээд хууль эрх зүйн орчин байсан. Тэ? Бид нар ч одоо хууль эрх зүйн нийгэмд амьдарч байгаа юм тест. Тэгэхээр энэ бидний өдөр тутмын амьдрал бол хууль эрх зүйгээр л зохицуулагдаж байна шүү. За эдгээр бол ямар орчин бэ? Гадаад орчин. Гадаад дотроо макро гадаад орчин. Макро. Бидний үйл ажиллагаа шууд бусаар нөлөөлнө. Тэгэхээр энэ хоёр орчныг, энэ гурван орчныг яах ёстой гэсэн. Шинжлэх ёстой. Тэгэхээр эхлээд бид нар орчин гэж юм байдгийг гэдгийг мэдээд авчихна. Одоо эднэрийг шинжлэх ёстой. Тэгэхээр энэний одоо шинжилсэн жишээ бол ийм дээр байгаа л да. Жишээ нь бол одоо